Иргэдийн хувьд бас нэг ингээд зарим зүйл дээр эргэлзээтэй байгаад байдаг шүү дээ. FICO оноо болон зээлийн мэдээллийн лавлгаа хоёрыг юугаараа ялгаатай байдгийг энэ талаар та мэдээлэл өгөөч. FICO оноо, зээлийн мэдээллийн лавлгаа хоёр ямар ялгаатай юм бэ гэдэг энэ асуултууд манайс дуудлага хүлээх авах төвөр баггүй орж ирдэг. Тэр ялангуяа энэ зээлийн мэдээллийн лавлгаан дээр одоо харахаар хэвэн байгаад байна. Тэгээд FICO оноо авахаар зарим тохиолдолд одоо хуцаа гэсэн зээлийн түүхтэй үнэдэг юм тайлбар кодтой гарч ирээд байна гэдэг энэ асуулт бол маш их орж ирдэг. Тэр энэ дээр ялгаа нь юу вэ гэхээр зээлийн мэдээллийн лавлгаа бол та яг өнөөдөр зээлийн мэдээллийн сан дээр яг ямар одоо мэдээлэлтэй байна вэ? Өнөөдрийн байдлаар гэсэн үг. Хэдэн зээл нь хэвэн, хэдэн зээл нь хуцаа гэсэн ч юм уу. Тэгээд хичнээн төрний зээл авсан үлдэгдэл нь ямар байгаа гэдэг энэ дата мэдээллийг гаргаж өгч байгаа. FICO оноо болохоор тухайн зээлүүдийн түүх нь ямар байсан юм? Иргэн төлөлт нь ямар байсан юм? Тэгээд түрүүний нөгөө нэг дурдж исэн одоо зээлийн харилцаанд хэр удаа орж байгаа нь те зээлийн мэдээллийн лавлгааг зээл судлуулах зорилгоор одоо хэр их аваад байна вэ те. Тэрэнд бол ийм Монгол сайн скороос авсан лавлгаа бол орохгүй, тооцохгүй гэсэн. Тэр яг зээл чинээр судлуулж байгаа тэр авж байгаа лавлгаанууд бол бас FICO оноо зөргөөр нөлөөлөх юм боломжтой байна. Тэгэхээр нэг нь түүхэн мэдээлэл, нэг нь өнөөдөр яг ямар байгаа гэдэг юм зээлтэй холбоотой хэрэггүй мэдээллийг харуулж байгаагаараа энэ хоёр маань ялгаатай байна.